Угаасаа баян ээж аваас төрсөн биш. Угаасаа хөрөнгөтэй тийм төрөөгүйгээс хойш бид нэр хөдөлгөөс би ч өсчин хүн. Хүний тэргүүн төрдөг хүн байхгүй юу? Өсчний газар ороод цэвэрлэгч хийж байгаа л тэгээ үйлчлэгч хийж байгаа л өсчин болчихъя гэж би бодож байсан. Тэр бүхэн өсчин гэж оруулж ирсэн номон дотроо тэгээ тэрнээс хойш нэг юм цол хэрэгэн одоо хүмүүсээс хүртсэн. За намайг үзэгчд айлвшээ Даги гэдэг нэрээр мэдэх баха. Тэгээ намайг бол тэгш жаргалын оюун жаргал гэдэг. За миний мэрэгжил бол хамгийн дуртай хүнийг баярлуулах хүсчээ. За өсчний аж ахуйр мэдээж бас нэг мэдсэн чил бизнесмен болсон. 100 жилийн өмнө атусны мөнгө 1000 төгрөг эмээгээс аваад бараг 7 хоног Улаанбаатар хотыг ирдэг гэсэн. За тэгэл явж байгаа л би ерөөсөө л бодсон. Ер нь анхнаасаа би бодож ирсэн. Надад сургалтын төлбөр байхгүй, мөнгө байхгүй тий. Тэгэхээр би нэг өсчний газар ороод цэвэрлэгч хийж байгаа л тэгээ үйлчлэгч хийж байгаа л өсчин болчихъя гэж би бодож ирсэн. За яг үүнийхээ дагуу азар одоо ихтлгүүрийн өмнө тухайн үед бол Монголын нэг номерын өсчин байсан Сөүл салонд одоо үйлчлэгчээр нь ороод тэгэл одоо анх миний ажлын гараа эхэлсэн дээ. Тэгээд за 2002 оноос хойш 2008 он хүртэл би Сөүл салонд ажилласан. За тэр дунд нь би Сөүл салоноос өнөөдрийн салон ажиллуулахыг юм зүйлийг сурсан. Би анх үйлчлэгчээр орсон. Дараа нь үсуугаагч болсон. За түүний дараагаар би аль өвшөө би одоо үсэн дээр ажиллаж сурцсан байсан. Шулуун юм дээр хийгээ сурцсан байсан. За тэгээд манай нэг менежерийг одоо декрет аваад гараа явгууд захирал минь намайг менежер болгосон. За энэ дээр би хүн удирдах сурсан менежер дээрээ. За салооны бүх менежментүүдийг утсаа авах, жочдоо оруулах, гаргах, тэгээ үдэх. За тэгэл төлбөр тооцоонуудыг хийх гэх мэтчлэн ингээд. За тэгээд байжсэн чинь манай менежер мундаг одоо миний амьдралд хамгийн том эргэлтийн цэгийг хийсэн хүн бол даваагч байдаг. За даваагч минь чи ер нь болчихжээ. Маш олон үйлчлүүлэгч нар болчих. Чи ер нь ингээ үйлчлүүлэгч аваа гарахад чадах юм шиг байна гэд. Тэгээ би тухайн үед үйлчлүүлэгчийнхаа одоо утасны дугаарыг дэвтэр дээрээ тэмдэглэдэг байсан. Надад 130 хүний дугаар байсан. Би бол хангалттай тэгээ гараад бол би өстэй хангалттай байна гэж бодоод би гараа суудал түрээсэн. Тэгсэн чинь надад дээр 3 сарын хугацаанд 30 хүн л ирсэн. Сүүлдээ бүр суудлынхаа өрөөнд ороод тэгээд би яасан гэхээр ихтлгүүр рүү гараад ингээ ном уншдаг байсан. Тэгээ нөгөө худалдаж авах мөнгө байхгүй. Тэгээ номныхоо хуудсыг чийжилжээл маргааш нь үргэлжлүүлээл. Тэгээ удаан уншихаар нөгөө худалдагч нь худалдаж авахгүй та ингэж уншиж болохгүй гэд. Тэгээл би буцаал гараал тэгээл болон тохоогоор тойроод нөгөөдгөө ингээл тэгэл тэрэн дээрээс ерөөсөө л энэ зах зээл дээр эзлэхийн тулд одоо сүлжээг ашиглах хэрэгтэй, нийгмийн сүлжээг ашиглах хэрэгтэй тий гэл ингээд тэгэл би тэднийг нэгээд дагаал хэрэгжүүлээд эхэлсэн. Зүгээр л хэрэгжүүлээл. Тэгэл анх синийг телевизэд одоо продюсер нь Оюуна гэж миний найз байсан. За тэрэндээ анх мөнгөө цуглуулж байгаа л тэдний анхны ярилцлаганд ороод тэгээ ярилцлаганд орчоод салон дээр ирсэн чилгээл салоноор дөрвөн хүмүүс очсон. Тэгээд ерөөсөө юу гэж бодсон бэ гэхлээр амьдралд юм боломж байд юм байна тий. Бити алдаарай. Яг одоо тэр үе бодсон ч нэр ямар олон юмыг бас ажрахгүй тулцсан юм дээ гэж өөртөө бас нэг шагналд өгөх тийм мэдрэмж төрж ийн. Би салондо засвар хичээл маргааш нь ингээл цэвэрлээл бүгд ингээл ажиллаад цоошин ярих эхлэх гээл байжсэн чинь өглөө нь нэг ширхэгч багийн гишүү ирээгүй. Бүгдөө ингээд юм аваа явцсан. Тэгээ ганцаараа ингээд салоноо цэвэрлээс сууж байгаа ингээд нөгөө барилгын материал үлдэгдэл юм уу засварын үлдэгдэлтэй. Тэгээл хөлөө бохирч суугаад уйлж байгаа юм. Тэ. Мэдээж ингээд нөгөө инээж гарч ирсэн гэж хэзээ ч би хэлэхгүй. Надад уйлах, сэтгэл гутралд орох, нойр гүйдэх, өвдөх тэ нэг имлэгээс нөгөө имлэг рүү ингээл бүр ингээл өргүүлээл явж явах үе зөндөө байсан. А гэхдээ би яаж одоо юу гэж боддог вэ гэхээр энэний ард өгж чадчих байгаа юм чинь нэг бэлэг байж л байгаа. Би энийг давчих юм бол бурхан яг намайг шагнах гэдэг байгаа байхгүй юу? Тэ тэгвэл бид тэр шагналыг олоод харчих юмсан л гэдэг. Түүнээс биш би тийм зориг морлог өдрөж худлаа хэлэхгүй хүмүүс надад байгаа. А гэхдээ тухайн моментд яадаг вэ гэхээр энийг л давчих би. Энийг л ард надад нэг юм байна. Мэдээж хинт ч гэсэн дөрвөн сайхан үр мэн вэ те ажил хамт олон мэн вэ. За би өстө өгч болохгүй, өвдөж болохгүй гэдэг зүйл байна. А гэхдээ би зүгээр л би энийг л давчих. Энийний дараа. Тэгэл тэрний дараа нь нэрнгээсээ том бэлэг ирдэг. Тэр бомтон байхдаа одоо юунээс эхэлдэг вэ гэд би анх 4-р ангида зүлэг зулгаадаг байсан. Ногооны энэ миний анхны ажил байсан. Нөгөө төмөс тарьдаг газрын зүлгийг зулгаадаг байсан. Энэ миний анхны ажил байсан. За дараа нь ингээд нөгөө сүү тараг зардаг байсан. Миний ер нь ингээд багасаал бизнес хийгээд хэлсэн шүү. Сүү тарагнаас ахвал. За тэгэл богд ууланд гараад самар түгэл маршлын гүрний тэнд цагдаад самраа хураалгаал уйлээ сууж явах үе зөндөө байсан. Түрүүнд асуусан шүү дээ. Нэг уналтууд гэдэг чинь амар олон байсан байхгүй юу. Тэгээ босох шалтгаан чинь
Тэр сүү зарж исэн үеэ бодоход би өнөөдөр чинь би будаг зараад өгсөж штэ тий. Гэхдээ би тэр самар зарж исэн үеэ бодоход надад нэг өөрийн гэсэн бас нэг юм байна штэ. Үйлчлүүлэгч байна. Өөрийн гэсэн ур чадвар байна тий. Хөрөнгө байна тий. Тэгэхээр чи одоо би юунд нөлж сох хэвээр юм бэ гэж боддог доо. Энэ олтол мэдээж энд зөндөл олон хүмүүний уралт, шарвалт тий. Зөндөл олон тэр доош нь хийсэн мэдрэмжүүдийг харж байсан штэ. Өө чи тий арга хэмжээнд дээр өсчин гэлүү гэхлэнгэл би ч өсчин хүн. Хүний тэргүүнд төрдөг хүн байхгүй юу? Хүн болгоо ингээд таач гисэн ингээд өөрийнхөө тэргүүнд хэн нэгний тий хүнийг дуртайгаа хүргэхгүй штэ. Зөвхөн өсчин хүн дээр л очиод хүргэдэг. Тийм учраас өсчин хүн чинь цаанаасаа төрдөг. Тийм энэ ажлыг хийх гээд төрдөг осоод идэг. Өдрөл энэ хүний гоё гарган тий. Ерөөсөө л би өнөөдрийн ажлыг 100% хийх юм бол минийх болоо. Минийх ерөөсөө л би ерөөсөө тийм амар лаг сураал одоо тийм хүмүүс ч одоо сүүл үед айгүй смарт ажил дээр тэргээд байгаа шүү дээ. Үгүй миний хувьд бол ерөөсөө л хөдөлмөр. Чи өнөөдөр орж ирж байгаа хүний цор ганцхан дахиад хүн орж ирэхгүй үйлчлүүлэгч орж ирэхгүй юм шиг л авчих юм. Тэгэл болоо. Энэ ажлыг би 100% хийчих. Дутуу хийж болохгүй. Ямар санд нөгөө шавнартай хэлдэг л дээ. Үс ширхийнхаа тоогоор хараад ий шүү. Тийм учраас үсийг эрхлүүлж байгаарай гэж хэлдэг. Тэгээд миний энэ хөдөлмөр ерөөсөө энэ бол ерөөсөө л хөдөлмөр гэсэн. Нэг ингээд бас нэг юм аюу жоохон сэтгэл зүй хэцүү ингээд нэг сууж исэн чинь одоо манай үсийн засчаад би тэгээд за ажил амьдрал ямар вэ гэдээ ярилцаад ижсэн чинь манай зэдүү домби оюун гэрлэгч орж ирээд тэг ингээд намайг ингээд бүр тас тэврээд зүгээрээ чадна амьдрал гэдэг чинь амаргүй шүү дээ. Чи хангалттай мундаг явж байгаа. Чи бүр хангалттай тий. Наа чинь ингээд өнөө маргашийн хоолоо яая гэж хүм байж хахад чи энэ олон ажлыг амьдралыг тэгшлээд явж гин гэдэг чи хангалттай сайн явж байгаа гэдэг намайг тэврээд авахд бүр ингээд нэг юм хамаг биений хөлс гарах шиг болсон. Тэгээ ер нь миний өөрчлөлтч нар их орж ирээ тэвэрдэг. Тий. Одоо манай хийлчдийг ихч вэ. 2 3 нуруунд дээр цохиж аваад зоригтой байж чадна гэхлээр энэ болгонд ч мэдээж бэрхшээлийг давж ижил энд ирнэ шүү дээ. Түүнээс ийм угаасаа баян ээж аваас төрсөн биш. Угаасаа хөрөнгөтэй тийм төрөөгүйгээс л хойш бид нэр хөдөлмөрлөхөөс аргагүй. Харин энийг хүүхдүүдтэй ойлгуулах гэсэн гэж боддог. Сэтгүүлч болорч юм байна. Анх нэг ийм 30 одоо нэг алдартай хүнээр ийм намтарчилсан түүх ном бичих гээд тэгээд амар мундаг хүмүүс тэр дотор нь байсан. Гасын ган уйг муйг гээд тэг би ингээд танаас ярилцлага авъя гэсэн чи тоон дотор үсэг зохиож явна гэчээр гээд тэгээ би өгчээсэн. Тэгээ тэр ярилцлагын дундаа ингээд нөгөө хоёлоо ярьжсэн чинь тэгээд нэг мэдсэн чинь бас болцсон байна. Тий. Тэгээд мань хүн ярилцлаган дээрээ гарчган дээрээ анх тэр бомтон ус чинь гэж оруулж исэн номон дотроо тэгээд тэрнээс хойш нэг юм цол хэрэгм одоо хүмүүсээс хүртсэн. Тэгээд хамт ажилтдаг одоо нөгөө салбарын минь нэг хүн хэлжсэн чамайг ингээд штэ болиулаа чи онгойтой ингээд тэгээ би үгүй юу ярьж байгаа юм бэ найзаа одоо жишээ нь байр байна тэр байна миний бизнес байна чи тэгэл тэр бомд өргөнд эргэлдэж штэ тэр бомнаас одоо байна штэ тий тэгэхээр чи одоо бас нэг талдаа бас гоё ч юм уу нэрэн бодоод байхад нөгөө талдаа өсчөн гэхлээрээ л нөгөө нэг юм ажил амьдрал олдохгүй та хаач сам хоёр барай зогсдог юм биш штэ тий. Өнөөдөр дэлхийн бүр тэр битгий хэл дэлхийн алдартай өсчөнгүүд хамгийн баян харшид амьдардаг. Хамгийн сүүлийн үеийн машинуудыг авч ундаг. Тэ бүр ингээ $1000 ус засч штэ. Би ч гэсэн гадагшаа явахаараа $2000 засдаг. Тэ гадаадд бол $2000 ус засдаг. Тэгэд энэ үлгэр дуустал хайрлна гэдэг бол яг тэр чигээрээ миний амьдрал байгаа. Тэгэд энэнийхээ гол дүрийг боловсон Алтрын болор эрдэнэгчд амар баярлаа. Тэгэд маш олон хүнд хүрсэн. Бараг 1 жил бестселлерээс буугаагүй шүү. Гэхдээ ер нь хүмүүсийг сонсоод исэн чинь тэр нөгөө өөрийнхөө багынхаа үдсэн сэтгэл зүй тэр трама тий за тэр багадаа үдсэн тэр өөрийнхөө амьдралын бэрхшээлийг маш их нуудаг. Тэгэд өөрөөсөө ч өөрийгөө нууж явдаг юм байна гэдгийг би анзаараад ерөөсөө л хүмүүс эндээс одоо тий би ч гэсэн адилхан энэ зовлонг туулсан юм байна штэ. Тэгвэл би энэ хүн гарч байгаа чи ардан би гарч болт юм байна штэ гэдэг талаас нь хараасаа гэдэг үүднээс тэгээд болрогч эрдэнэгч бай. За сайхан ингээл ихэлсэн. Тэгээд энэ бол сэтгэл зүйн арман, сентиметрик арман буюу одоо яг энэ номыг уншихад хүн юм сэтгэл гутралаасаа гарлаа тий. Би ганцаараа биш гэдэг мэдрэмжийг авлаа. Бүр чамааг үлгэрхэн охиныг бүр ингээд тэрвэрмээр санагдлаа гэд тэгээд маш их олон улсуудыг гудамжууд энэ таархлаараа хэлжсэн. Тэгээ надад тэр улсын өмнө хариуцлага хүлээж байгаа нь илүү гоё санагдсан. Олон хүний арыг даагаал тий.
Устдаа татвараа төлөөл тэгэл хүмүүс маань ажин гэл байр маятай болол тий. Тэгэл энэ компани минь өөрөө хөлтөд минь үлдэнэ гэл ингээл. Тэгэл зоригтой өөрийн ч мэдлгүй шууд одоо компаниг л эхэлсэн. За тэгээд явцын донд бол үнэхээр өөрийгөө 0 байгаагаа харсан. Ямар ч удирдах ур чадамж байхгүй, ямар ч стратеги байхгүй, ямар ч бодлого төлөвлөлт байхгүй, ямар ч тийм удирдахч хүний тийм шинж чанар байхгүй. Тэгээ явцын донд яг ингээд хүн өөрөө сурдсан байлээ. Одоо ч гэсэн сурсаад явна. Сургуульч төгсөөгүй, бизнесийн чиглэлээр сураачгүй надад бол том даваа байсан тэр. Ер нь бол ажлын байран дээр хүний нөөц олон байхтай гол нь биш, чанартай байхтай чухал байдаг гэдгийг ойлгосон. За байгууллагын хувьд бол би төлөөгүй маа. Энэ бол миний баг хамт олон төлж байгаа татвар юм аа. Би зүгээр тэнд төжөөлөл явж байгаа хүн, урд нь барайл явж байгаа хүний нэг. Тэгэхээр миний баг хамт олонний жилдээ төлдөг татвар ойролцоогоор 100 орчим сая байдаг. За тэгэл гайл майл гэл дээрээс нөт мөт гэл орж ирэн штэ. Тэгээд яг ингээд цэвэр ашигын татвар матвар гэл ер нь би баримжаагаар хэлэхэд 2 байгууллага салон байгаа. Тэгээд тайхаа байгаа. За ийм байдаг. Тэгээд ер нь бол улсаа татвар төлж байгаагаа би минь бол миний бахархал гэж үздэг. Би маш олон одоо хүмүүсийн тий цалинд нэмэр болж байгаа шүү дээ. Тэгэд ингээд яг үнэнгээрээ зөвөөрөө явахаар хүн цаашаа тэгээ олон зүйлүүдийг бий болгох нь миний одоо багийн хүмүүсийн хувьд ч гэсэн нийгмийн даатгал байр гэл залуу хүмүүс болгоны проблем биш шүү дээ. Энийг бий болгохын тулд би яг энэ системээр зөв явах юм байна гэдгийг одоо ойлгосон. Тэгэд яг энэгээр одоо аль болох тийм зөв явахыг хичээдэг дээ.